За бичлэгний төгсгөл тухайн бичлэг дээр онцолж исэн кинон дээрээ сэтгэлээ хэлээд ревю хийгээд оноо өгдөг байснаа болцсон байсан шүү дээ. Өнөөдрөөс эхлээд ревю хэсэг маань буцаад ирж байгаа. Тэгэхээр манайхан бичлэгээ дуустал нь үзээд энэ хүү кинон дээрх миний сэтгэлийг сонсоорой за. За сайн уу Жорж байна. Үдший минь. Хэрвээ та хэр амир вэ цувралыг анх удаага үзэх гэвэл энэхүү цуврал дээр би аимшиг кинонуудыг аимшигын бусаар танилцуулан кино уран бүтээлчдийн тухай сонирхолтой мэдээллүүдийг хуваалцахаас гадна бичлэгийн төгсгөлд өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцсан тухайн киног 1-10 онооны хооронд үнэлдэг байгаа. Тэгээ өнөөдрийнхөө дугаараар энэ оны хамгийн хайп ихтэй байсан аимшиг кинонуудын нэг болох найруулагч Зак Крэгерийн Weapons киног онцлох гээд бэлтгэсэн байна. Найруулагч Зак Крэгерийг бол манайх угаасаа бүгдээрээ мэдж өмнө нь би 22 онд нээлттэй ээжсэн Barbarian киногоор бичлэг хийжсэн шүү дээ. Ер нь бол яг л Jordan Peele-тэй ижилхэн замаар явж байгаа уран бүтээлчгээ тэлчгэд буруудахгүй 2007 оноос 11 оны хооронд гарч ирсэн телевизийн комеди зурвал болох Whitest Kids You Know-ыг үүсгэн байгуулж өөрөө нэг дүрдэн тоглодог тэрээр хэд хэдэн инедмийн кинонуудад дүр бүтээгээд амжсан. Ер нь бол инедмийн киноны комеди жүжигчин гэдгээрээ танигдсан жүжигчин байжгаад бидний мэдж байгаачлан 2022 онд тухайн жилийнхээ хамгийн чанартай аимшиг кинонуудын нэг болох Barbarian-аар аимшиг киноны чадварлаг найруулагч болохоо харуулan салбарын хаалгыг цөм цохиж орж ирсэн бэлээ. Weapons-ийн хувьд ч гэсэндээ найруулагчийн карьерийг улмал бүүстэлж өгсөн, олон хүний анхаарлын төвд орсон маш сонирхолтой концепттэй чанартай кино байгаа. Тэгээд ревю хэсэг дээрээ илүү дэлгэрэнгүй яриа да. Тэгээд өнөөдрийн маань дугаартаа Японы зах зээлийн хамгийн өндөр борлуулалттай шоколад болох супер шаржигнур бүтэцтэй таны эрч хүчийг цэнгэлж чадах Black Thunder шоколад хамтран ажиллаж байна. Тэгээ надад ингээ хайрцгаар байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө нэлээд тренд болж байгаа шоколад юм билээ. Тэгээ зарагж байгаа газрууд нь болохоор номис үлчээ дэлгүүр, GS25, M-Mart, E-Mart нараар зарагдж байгаа юм билээ. Тэгээ ямар ч байсан энэ хүү 30 жилийн түүхтэй Япон шоколадыг Монгол дэлгүүрүүдээс авах боломжтой болжээ. Баракутанда. Сүгэрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дур булам төрх харсан чин масуур нь галзуурхад ганц гурван номер чин нугур чин нуруу чин төгс эй бад бич зурагч чин төгс чамд хэл хүүхс мөр шүлэг мөкс. Тэгэхээр кино маань Майди эмээх нэгэн бяцхан охины 2 жилийн өмнө зэрэгэлдэх ангид тохиолдсон учир бүтүүлгийн явдлын талаар ярьж буй voice over-оор эхэлж байгаа. Байтгал нэг хичээлийн 7 хоногийн 3 дахь өдөр сургуульд ажилд ороод удаагүй байсан Жастин гэж залуу багшийн 1-р цаг дээр хичээл орох хуваартай байсан ангийн Алекс гэж хүүгээс босод бүх хүүхдүүд нь хичээлдээ ирээгүй ээж таардаг. Тэдгээр 17 хүүхэд яг хаажсан бэ гэхээр яг өмнөх шөнийх нь 2 цаг 17 минутанд нэгэн зэрэг бүгдээрээ өөрсдийнхөө гэрээс ийм creepy pods-тойгоор хаашаа ч мэдэхгүй гарч гүгээд ор сурггүй алга болцсон байдгийн. Энэ гараа аллаа гүйж байгаа зураглал угаасаа энэ киноны хамгийн үндсэн эвгүй концепт нь. Тэгээ найруулагч Зак Крэгер энэ зураглалыг Вьетнамын дайны үеийн хамгийн сэтгэл сэртгийлгэм зургнуудын нэг болох тосгон нь бөмбөгдүүлсний дараа гараа алдлаад уйлаад нүцгэн гүйж байгаа Вьетнам охины зургаас сэдвүүлж бүтээсэн юм байна лээ. Ямар ч юм хүн идэхий аргагүй ачаа хэрэг болсны дараа нэлээд том хэмжээний мөрдлөг явагдах нь ойлгомжтой. Даанч тэр ганцаараа хичээлдээ ирсэн Алекс гэж хүүхэд нь юу ч мэдэхгүй байхаас гадна хичээл орох байсан багш Жастин ч гэсэн хөөх юм мөрдлөгт тусуулж чадахгүй юм юу ч хэлж өгч чаддаггүй. Гэтэл Жастин уг нь бол гимгүүч гэсэн маш олон хүмүүсийн хардлага, сэрдлэг, үзэн ядалт энтрийг өөр дээрээ хүлээж авах нь ойлгомжтой. Бид энд нэг ангийн 17 хүүхдийн тухай ярьж байна. Яагаад зөвхөн энэ багш ангид тийм болов? Жастин Гэнд чи ямар нэг юм дуурахгүй юм уу? Хамгийн гол нь Жастин юу гэж хэлсэн бэ? Хүүхдүүдэд алдаж цөхрлөө барсан эцэг эхчүүд алийг нь ч тогтож сонсохгүй штэ. Шууд л бурууг Жастин дөгөөд сэжиглээд байгаа байхгүй юу? Харих замд нь танихгүй дугаараас араа харж яваараа өлөгчин минь гэж дуудлага хүртэл ирэхээс гадна машин дээр нь бүр шулам гэд арилдаггүй будгаар бичиж мичээд амар амгалан амьдрах боломж бололцоо үнэндээ байхгүй л болцсон байгаа даа. Маркус гэж сургуулийн захирал нь уг нь манай үний талд байгаа ч гэсэн Жастиныг Алекстай уулзаж хэдий юм асуумаар байна. Гэхдээ нь хэргийн учир тайлагдтал хэсэгтээ чи Алекстай уулзах нь байтугай сургууль дээрээ ч нэх ирмээргүй л байна. Хүүхдүүдийн ээж аав нар чамайг яаж ч магадгүй байгааг харсан мэдтэй гэж яддаг. Үнэн л дээ. Тэгээд одоо Алекстай уулзах явахыг харчих юм бол хүмүүс дутуу ажиллаа дуусгах гэж байна. Хэргийн уул бүрөө устгах гэж байна. Жаах хүүхдийн толгой эргүүлэх гэж байна. Энтергээд 9 шидээр л хэлэх нь ойлгомжтой. Сэтгэл санаа нь үнэндээ л шамж чаачаад байгаа болохоор жаахан ч гэсэн сатаарах гээд өмнө нь уулздаг байсан
Пол гээд цагдаа залуутайгаа уул задглаа. Мэдээж тэгэл өөрт нь ямар хэцүү угаадах байгаа болон хотынхон тэр чигтээ өөрийг нь гэмт хэрэгтэн гэж хараад байгаа юм шиг мэдрэмж авж байгаа тухайга Полд ярихад нэг үнтэй үг хэлдэг нь бүх хүн чиний тухай бодоод байж гэн гэж байхгүй штэ. Хохирогчийн сэтгэл зүгээсээ салаад юмсыг эрүүлэр хар. Пол 2025. Пол ер нь ухаантай залуу юм шиг байлээ. Тэгээ тийм болохоор Жастины сэтгэл санаа нэм тогтургүй байхад нь далимдуулаад өөртөө оруулахгүй байлгүй дээ те. Жастин ч гэсэн маргааш өглөө далимдуулаад хүүхдүүдийн хэргийн мөрдлөг ямар шүү явж байгаа талаар асуухад яах вэ явж л байна маягийн юм хэлснээр ер нь бол Жастин за би өөрөө л учрыг олох гэж жоохон хичээхгүй бол эднэр мүдгүүн байна гэд өдөр нөнөөх Алексийг гэрлүүн дагаад очтгийг. Юу харсан тухайга Маркус захирал руу залгаж хэлэхэд чи чин солиорч хоёо гэрлүүн дагсныг мэдвэл хүмүүс чамайг юу гэж бодох юм энэ гээд боол загнаатахаас гадна Пол уг нь үерхчихсэн найз охиноосоо салцсан гэж Жастинд хэлсэн ирнэ. Салаагүй байсан бэлээ. Найз охин нь ирээд Жастин руу арх марх цацаад боол юм болдгийг. За тэр чи яах вэ? Алексийн гэрийн цонхоор нэг тийм сони юм хартсан болохоор Жастин Алексийг сэжиглээл байгаа юм шиг байлээ л дээ. Шөнө нь бүр Алексийг зүүдэлдэг. Маргааш нь Алекстэй өөрийн биеэр очиж уулзахад Алекс бүр амар уурлаад намайг битгий дагаадаа гингүүтээ гэрлэг өгөөгээд орчдгийг. Ядаж ээж аавтай нь уулзъя гэд хаалгыг нь тогшсон ч ээж аав нь ч гэсэн хаалгаа тайлахгүйсэн болохоор гарч иртэл нь хүлээх гээд машиндаа гүрийгээ суучдаг. За тэгээ энэ киноны зохиолын бүтц нь өөрөө юм энгийн үргэлжлэлтэй биш хэд хэдэн дүрийн өнцгөөс хэсэгчилж харуулдаг бүтцтэй. Сая болохоор Жастины арах өнцгийг харуулсан бол одоо Арчер гээд өнөө хүүхдүүдэд алдсан эцэг эхчүүдийн нэгнийх нь бүлэг эхлэх гэж байна. Арчерын дүрд мэдээж домогт Жош Бролин тоглосон байгаа. Жош Бролины хувьд бол өчнөө олон айконик дүрүүдтэй тэгээд MCU-гийн Танос тоглодгоор нь сайн мэдж байгаа бах. Жастины дүр тоглож байгаа Жулия Гарнер ч гэсэндээ сая сүүлд MCU-гийн Fantastic Four дээр Silver Surfer тоглосноос гадна Маркус захирал Бенедикт Вонг мэнч гэсэн Доктор Стрэнжийн Вонг шүү дээ те. Марко Поло дээр бас хувлаа хаанд мэн тоглодог. Ямар ч тач манай Арчер хүүгээ алдаад асар ихээр зовж байгаа нь ойлгомжтой. Өнөөх хүүгийнхээ гараж гүйж байгаа хамгаалтын камерт үлдсэн бичлэгийг нь дахин үзээд л ажил дээрээч бүрэн төвлөрч чадахгүй буруу зуруу юм захиалж алдаа гаргаал те. Дээрэс нь бас манай хүн бол Жастиныг хамгийн ихээр сэжгэлж байгаа хүмүүсийнх нь нэг. Машин дээр нь тэр шулам гэдэг үчгийг бичсэн хүн нь одоо манай Арчер байхгүй юу? Matthew?
За энэ зүудний сцен дээр нэг юм CS-ийн StatTrack-ийн шиг 217 гэд бичсэн буу харагдаж байгаа шүү дээ, тий. Яг энэ зураглал бол киноны үлдсэн хэсэг дахиж гарахгүй нэг чухал үүрэгтэй биш зураглалч гэсэндээ үзэгчдийг хамгийн ихээр төөрөгдөлд оруулсан янз бүрийн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн сцен. Тэгээ нариулагч Зак Крэгерээс яг энэнийхэн тухай асуухад өөрөө тодорхой юм хэлж өгөөгүй. Гэхдээ энэ зураглал бол надад маш чухал аа. Үзэгчид өөрсдөө ухаж таамаглаж олвол надад таалагднаа гэсэн байгаа. Тэгээ та нар яг юу гэж бодож байна? Зөндөө олон хүмүүс бол Америк нэгдсэн улсын хэмжээ хязгаараа алдсан галт зэвсгийн аллаг 10 жилийн сургуулиудын бөөн хүн амны хэрэгүүд энтрийг одоо далтхан шүүмжилсэн сцен энтер гэж таамаглаж байгаа юм билээ. За тэр яг уу Арчер маань тэр өдрөө шууд хотынхоо газрын зургийг гаргаж ирж хагаад хүүгийнхээ шүн гараад гүйсэн зүгийг шугамдаж зурангуудаа бас нэг алга болсон хүүхдийн ааваас камерын бичлэгийг нь үзэх зөвшөөрөл авчдгийн. Мэдээж ямар зүг рүү гүйснийг нь тодорхойлоод хүүгийнх нь гүйсэн зүгтээ огтлцож гин уул гэж үзэж байгаа штэ. Хамгийн гол нь огтлцчихилээ. Улмаар Арчер шууд машин авнаад тэр огтлцож байгаа цэг рүү нь явж явах замдаа Жастиныг олоод харчнаа. Жастиныг угаасаа сэжгэлж байгаа болохоор энд юу хийж аваа юм гэд араас нь очилгүй яах вэ? Stay down. За одоо нөгөө нэг Жастинтэй найз охин араар нь тавьдаг цагдаа залуу Поли хэсэг чаваас яг нөгөө нэг Жастины өнцгөөс харагдажсэн шигээ лаг чанга залуу мундаг цагдаа энэ төр ерөөсөө биш юм бэ нэлээ. Найз охиных нь аав нь одоо ажиллаж байгаа хэлцээх нь Ахмад. Тэгээ Пол баг арын хаалгаар л ажилд орцсон юм шиг байгаа. Ячитл бас нэг өдөр нэг хулгай хийх гэж явж исэн хар тамхичин залууг барьчихад зүг зүгээр байж хахад нь машиныхаа камерыг унтраалгүй хүч хэрэглээд гомдол гаргахгүй гэж айсандаа сулж явуулаад тэр зодж байгаа бичлэгийг нь хадам аав ари хаалгадаж устгаж өгч мөгөөд ёстой өнөн бүтэхгүй бүтлэхүү нөхөр заяа. Нэг сайн юм нь манай хүн ийм онсын хэрэглэгч юм байлээ. За тэгэхээр манайхан ер нь бол ийм онсыг мэдж байгаа шүү дээ, тэ. 24 цагийн хүргэлттэй өөрөө ирдэг эмийн сан буюу цахим эмийн сан, тэ. Тэгээ ийм онсоос болохоор манай үзэгчдэд бэлэг өгж байгаа буюу 10 сарын 15-наас 10 сарын 22-ны хүртэл захиалга хийхдээ Red Burger 07 гэсэн купон кодыг ашиглаад эхний захиалгадаа 10,000 төгрөгийн хөнгөлөлт идэлхээр байгаа. Ийм онс дээр мэн мэдээж тэгээд эмийн санд байдаг бүх хэл зүйлс байгаа. Дээрэс нь зөвхөн эмчгэлтгүй хүүхдийн нухаш, чихэр агуулгадаагүй бүтээгдэхүүнүүд, цэвэр жимсний шүүс болон нарны тосноос ахуулаад янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч гэсэн байгаа. Купон кодоо ашиглахын хувьд бол вебсайтаас нь захиалга хийхэд захиалгын хэсэгт угаасаа ингээд купон кодны хэсэг байгаа. Тэнд энэ кодыг одоо оруулаад хөнгөлөлтөө эдлэн эсвэл 1800 1883 дугаараар утсаар захиалга өгөхдөө энэ купон кодоо хэлээл болоо юм байна лээ шүү. Тэгэхээр манайхан өөрөө ирдэг эмийн сан Эмонсыг сонгоод Red Burger 07 купон кодороо одоо тэ худалдаа авалтаа ийгээрээ. Эмийн санга 24 цагийн хэдийд чамаагүй дууддаг та. Сайн байна уу? Эмонсоос хүргэлтэрлээ. Хүргэлттэй бас химнэлттэй. Өөрөө ирдэг эмийн сан Эмонс. Угаасаа тэгээ Пол Жастинтэй юу яагаад найз охиндоо баригдсныг хэдүүлээ мэдж байгаа штэ. Яг гардуулчгаад хадам аваасаа юм ширүү харцмарцаваад ажиллаа тарцсан стрессцэн явж исэн чинь нөгөө нэг өөртөө зодуулдаг хар тамхичин гай хилцээхэн зүг алхацсан ирж илгүй яах вэ? Уурандаа шууд араас нь хөөгөөд явнаа. За одоо Джеймс буюу энэ хөөгдөө явж байгаа хар тамхичин залуугийнх нь хэсэг заяа. Джеймс угаасаа л хар тамхинасаа хамааралтай болцсон орон гэргүү хулгай гээл явж идэг бүтэхгүй нөхөр. Тэгээ нэг өдөр Полд баригдаад юу болсныг бол хэдүүлээ мэдж байгаа. Хамгийн гол нь яг тэр өдрөө лаа зөвшөлж явж байгаад өнөөх ангиасаа ганцаараа үлдсэн Алекс ингрээс хулгай их гээд цонхоор навраад орцсон байдаг.
Тэ нөгөө нэг хулгайлсан юмнуудаа зарж явах үеэрээ алга болсон 17 хүүхдийг олж өгсөн хүнд $50,000 шагналтай гэсэн пострыг олж харангуудаа хүүхдүүдийг олсон тухайгаа хэлэх гээд цагдаагийн элц рүү явж исэн юм байлээ л. Даанч Пол таарчгаад хөөж туугаа далж хидчих гээд бөө юм болж байгаа. Гэтэ Пол дучраа хэлээд би тэр алга болсон хүүхдүүдийг харсаа. Намайг битгий халаач тэ. Хоёулаа тэр шагналын мөнгийг нь хуваагаад авчихъя тэгэх үү гэснээр хамтдаа Алекс их руу явж байгаа юм аа. Даанч Пол Алекс их руу өөрөө төрүүлж ганцаараа орчингуудаа шүн хүртэл сураггүй алга болчдгийг. За одоо болохоор Маркус буюу манай нөгөө сургуулийн захирлын хэсэг. Маркус хэрэг гарсны дараа уг нэг өдөр Алексийн ээж аавтай уулзах гэж дуудсан юм байна лээ. Тэгсэн чинь ээж аав нь биш өнөөх Арчрийн зүүдэн тарагдсан улбар шар үстэй эвгүй царайтай эмгэн ирсэн байдгийн. Энэхүү эмэгтэйг Гладис гэх бөгөөд Алексийн ээжийнхэн төлөлийн хамаатны эгч буюу Алексийн нагаз эгч юм байна лээ. Алексийн маань ээж аав хоёр нь хоёулаа өвдчихсэн байгаа болохоор ирж чадсангүй. Оронд нь би хүрээд ирлээ гэж хэлдэг. Маркус учрлаад те заавал ээж аавтай нуулзмаар байгаамаа. Гэрээсээ гарах боломжгүй юм бол би очиод уулзсан ч болж гэн гэдэг ахад хүртэл Гладис үгүй ээ гэж цаанаа нэг л юм нуугаад байгаа юм шиг айгу сонин заяа. Ямар ч тач яг тэр өдрөө Маркус нөхрийнхөө хамтаар кино үзсэн шигэ гэртээ сууж итэл Гладис гэрийн хаалгыг тогшоод ороод ирдгийн. Тэгснээ Алексийн аав нэгд өдөр тантай уулзъя гэсэн. Тэгэхээр та юусоо цагдаа нарт янз бүр юм хэлээд хэрэггүй ер нь хэлээгүй үсттэй гэж сонин юм ярьж ийснаа. Өргөстэй модны мөчр гаргаад ирэхээс гадна хамгийн сонин нь тэр мөчрөө Маркусын ажлын өрөөнд байсан шагналын туузаар ороодсон байдаг. Oh my god! First aid kit. Rag, sweetie. Ah! What did she do? Marcus? Ийм болсны дараа мэдээж Арчер Жастин хоёр уулзраа ололцоод нэг тал юм байна гэдгээ ойлгоцсож байгаа шүү дээ тий. Арчер нөгөө нэг шугам татцсан газрын зургаа Жастинд харуулхад Жастин шууд тэр огтлолцлын цэгийг таньж байгаа. Яагаад тэгэхээр тэр огтлолцсон цэг нь Алексийн гэр байсан байж таардаг. За тэгэхээр одоо киноны маань сүүлчийн хэсэгчилсэн дүр буюу Алексийн дүрийн хэсэг. Алексийн маань амьдралч гэсэндээ яг л бусдын адил энгийн сайхан үргэлжилж ийсэн ч гэсэн нэг л өдөр өнөөх Гладис хэмээх хамаатных нь нэгч тэдний дэрч хэсэгтээ амьдрах болсноор хар тарсан зүүд эхэлсэн байгаа юм л та. Яг Гладисыг гэрсэн өдрийн маргааш нь Алексийг ээж аав хоёр нь хичээлээс нь ирж авдаггүй юм. Тэгээд хөөх юм нь Алекс алхасаар байгаад гэртээ очисон чинь ээж аав хоёр нь бидний өмнө харсанчлан ингээд амьд үгүй нь ялгагдахгүй гөлийсэн зомби шиг болцсон байж исэн юм байна лээ. Хамгийн гол нь Гладис маргааш өглөө нь ээж аав хоёртоо битгий санаа зовоо. Тэд зүгээр л амарж байгаа юм. Надад нэг зүйл амал. Намайг энд байгаа тухай заавас ээж аав чинь амарч байгаа тухай хүнд ч хэлэхгүй шүү. Хэлсэн байгаад үзэх юм бол
Тэгээд л Алекс хөөрхөн минь Гладис ээж аавыг алчхна гэж айсандаа хүнд жин тухайн хэлдэггүйгээс гадна өглөөд ээж аав хоёрыгоо өдөр болгон өөрийнхөө гараар хооллоод хичээлдээ өөрөө яваад асар олоонийг яг ийм маягтайгаар өнгөрөөсөн юм байна лээ л дээ. Нэг л өдөр Гладис бөөлжөд суужгаад Алекст өөрийгөө нэлээд урт хугацаанд маш бие муутай өвдчихсэн явж байгаа тухайга хэлэхээс гадна хэрвээ чи ихчтэй маргааш ангийнхаа хүүхэд болгоны нэг зүйлийг нууцаар аваад авчираад өгөх юм бол миний бие дээрдээд би танахаас бүр мөсөн яваад өгье гэж хэлсэн байгаа. Мэдээж Алекс яг хэлснийхэн дагуу ангийнхаа хүүхдүүдийн юмнуудыг авчираад өгсөн нь ойлгомжтой. Гладис хамгийн гол нь гэмгүү царайлахтаа маш сайнаас гадна цагдаа нар ямар нэгэн гогцоо олоход нь тусалж чадах цорын ганц хүн болох Алекс ээж аавыгаа алдахгүй тулд яалтчгүй л мөрдөгч нарт тус уулзах чадахгүй л байгаа юм л да. Тэгээ нэг л өдөр гэртээ ирэхэд нь цагдаа Пол, хар тамхичин Джеймс хоёр Гладисийн зэвсэгнүүдийн нэг болсон байхаас гадна гэрийнхэн гадаа манай Арчер, Жастин хоёр ирснээр дөрүүд маань бөөндөө нэгэн цэгт огтлцож байгаамаа. Hello? Paul? There. Wait. Matthew! Come on. Matthew! Oh. За reviews-гээ би найруулагч Зак Крэгерийн хувьд бол энэхүү кино нь өөрт нь маш personal буюу утга учиртай өөрийнхөө хувийн мэдрэмжүүдийг бүрэн шингээж зохиол дээр ажилласан кино гэдэг баримтаас эхлэе гэж бодлоо. Зак Крэгерийн маш дотны найз буюу Trevor Moore гэж өнөөх Whitest Kids цуврал дээр хамтарч ажиллаж исэн уран бүтээлч найз нь 21 оны 8 сард зуурдаар нас барсан нь Зак Крэгер энэхүү зохиолоо эхлүүлэх болсон хамгийн том шалтгаануудын нэг юм байна лээ. Өөрийнх нь нэг ярилцлагад ярьснаар бол мэдээж
Мэдээж Зак Крэгер найзынхаа араас ямар ихээр зовж шаналж гашуудж исэн нь ойлгомжтой. Тэгээд тэр шаналлаа буруу биш зөв аргаар гаргахын тулд Weapons-ийн зохиолоо бичиж эхлүүлсэн бөгөөд анхандаа бол кино зохиол бичиг гэхээсээ илүүтэй зүгээр л өөрийгөө тайвшруулах чил бичижсэн л байгаа юм л да. Миний өмнө онцолж исэн Martyrs киноны найруулагч зохиолч гэсэндээ тэрхүү киноныхоо зохиолыг амиа орлохоор төлөвлөжгсөн шийдчихсэн байх үедээ бичижсэн гэдэг нь хийгдэд гарчсан киноных нь өнгө төрхнөөс бүрэн мэдэгддгийн адилаар Weapons ч гэсэндээ Зак Крэгерийн тэр их шаналлыг өөртөө хэрхэн агуулсан кино вэ гэдг нь ойлгомжтой тодорхой гэж би бодож байна. За бас дээрээс нь дахиад нэг яригдах ёстой зүйл бол Алексийн дүрийн ээж аав нь зэвсэг болж хувирсны дараах амьдралын эсгүүд ч мөн адил Зак Крэгерийн хувийн амьдралтай салшгүй холбоотой юм байна лээ. Яг өөрийнх нь хэлснээр Алексийн эсэг бол яг л миний бага насны амьдралаа. Архины хамааралтай ээж аав хоёртойгоо амьдрах тэгжил санагддаг байсан. Гаднаас нэг танихгүй зүйл орж ирээд бүх хүмүүсийн ааш занг өөрчилчихсэн. Гэр маань айцтай газар болж хичээл дээрээ юу ч болоогүй зөв зүгээр юм шиг жүжиглж хагаад гэртээ хараад зомбинаас нуугдаж амьдрна. Гэт яалтчгүй энэ үгийг сонсчингууд Алексийн эсхийг тэс өөр нүдээр харах боломж нээгдчихэл байгаа юм л да. Яг энэний дагуу Зак Крэгерийн янз бүрийн ярилцлагуудыг сонсоод ангууд Weapons бол яалтчгүй л өөрийнх нь хэлснээ дагуу энэ бол ямар нэгэн том утга санаатай нийгмийн мессежтэй кино биш ээ. Энэ бол дотгошоо буюу интроверт уран бүтээлчийн өдрийн тэмдэглэл юм аа гэдэг нь дахин батлагдаад л байгаа. Зохиолын процессын хувьд 2003 оны Saw киног бичихтэй Lee Whannell, Jason Wan хоёр киногоо томоор нь төлөвлөж эхлэлгүйгээр зүгээр л хоёр хүн нэг өрөөнд гатсан байна гэдэг санаанаасаа ургуулад тэр хоёр яагаад тэнд гатсан байж болох вэ хэмээн ургуулan хөөж бичсэн байдгийн адилаар Зак Крэгер ч гэсэн өөрийн зохиолуудаа тийм маягаар бичдэг юм байна лээ. 17 хүүхэд шөнийн 2 цаг 17 минутанд бөөндөө гүйж гараад алга болжээ гэдэг үндсэн санаанаас үлдсэн эсгүүдээ болон яг яагаад гүйж гарсан юм бэ гэдгээ ургуулж өргөжлүүлж бичсэн байдаг. Хэдий ингэж том цар хүрээгээр нь загварчилж бичээгүй ч гэсэндээ Weapons-ийн зохиолын элементүүд, дөрүүдийн холбоо, олон дөрүүд нийлээд ямар цэгт яаж цогцлогдож, багцлагдаж нэг бүтээл болж байна вэ гэдэг нь маш цэгцтэй сайн зохиол болсод нь бас айгүй сонирхолтой санагдсан надад бол. За тэгээ яг техникл юмнуудын сэтгэл рүү орохдоо шууд нэг сони юм хэлээд эхэлчихье. 24 оны Long Legs вэ штэ тий. Long Legs-ийг тухайн үед үзээд надад хамгийн асуудалтай санагдчихсэн шийдлийг Weapons бүр яг хамаагүй сайнаар хийсэн санагдлаа л та надад. Мэдээж маш ялгаатай кинонууд ч гэсэндээ нэг юмараа адилхан нь Long Legs дээр хохирогчдынхоо гэрч ширхэг уул мөр үлдээлгүйгээр бараг өөрөө дотор нь оролгүйгээр хүн алаад байгаа алуурчин гэх мистери. Weapons дээр 17 хүүхэд бүгдээрээ маш эвгүй поцтойгоор яг нэг шөнийн нэг цагт гарч гүгээд алга болцсон гэдэг мистери гэх хоёр үндсэн тайлагдшгүй нууц дээр кинон тогтож байгаа штэ. Асуултыг нь асуучихсан учраас мэдээж хариулт нь юу байх юм болоо гэдэг дээр үзэгчдийн анхаарал сониуч байдал тогтож байгаа. Long Legs дээр болохоор киноны эхний хоёр акт тэр чигтээ тэрхүү нууцын тайлал нь ямар нэгэн чөтгөрийн зан үйл гэхээсээ илүүтэй ямар нэгэн маш чадварлаг цуврал алуурчныг хийгээд байгаа асар өндөр төлөвлөгөөтэй лаг mastermind бодит зүйл юм шигээр build up хийж үзэгчдийн хүлээлтийг төрүүлж ийснэ. Сүүлд нь зүгээр л нэг хүүхэлдэйг хараагаад гэрт нь оруулцдаг шулмын зан үйл маягийн юм байсан болж таардсан штэ. Бүтэн киноны турш нэлээд амьдралтай ойрхон grounded гэмт хэрэг триллер төрлийн явж ийснэ. Төгсгөлд нь зүгээр гинэт ямар ч босгогдсон юмгүйгээр тийм зөгнөлт маягийн юм ороод ирсэн нь амар хүлээлтийг талаар болгосон тэнэг шийдэл санагдчихэсэ. Харин Weapons-ийн хувьд болохоор анханасаа л тийм гэмт хэрэг триллер төрлийн өнгө айс агуулалгүйгээр үзэгчдэд буруу хүлээлт төрүүлэлгүйгээр үйл явдлаа өрнүүлэхээс гадна яагаад хүүхдүүд гарч гүйсэн юм бэ гэдэг нууцаа гинэт жүггөндөж тайлалгүйгээр баг багаар Gladys-ийг харуулад жижиг гогцоонууд өгөх маягаар үзэгчдэд өөрсдөө бодох боломж өгснөөс гадна нууцыг нь тайлсны дараа эргээд харахад бүхэл зүйлс нь хоорондоо холбоотой, утга зүйн алдаагүй, нарийн занглаа сайтай байсан гэж би харж байгаа. Weapons-ыг анх үзэж байхдаа л би яг энэ Long Legs-с хүсэжсэн имийг л надад өгөөд байна да. Захтамжсэн газар майжаад байна да гэд бодож исэн. Хоёуланг нь бүтнээр нь үзсэн хүмүүс тэгээд энэ дээр яг юу гэж бодож байна бичихгүй те. За бас дээрэс нь Weapons-ийг яг тайлбарлалгүй үлдээж үзэгчдэд өөрсдөө нөхөж ойлгох боломж үлдээсэн элементүүд нь надад нэлээд таалагдсан. Хамгийн том жишээ нь бол мэдээж Gladys-ийн дүр яг ямар учиртай хүн юм бэ? Яагаад ийм юмнууд хийж байгаа юм бэ гэдгийг ерөөсөө тодорхой болгоогүй штэ. Gladys тоглож байгаа жүжигчин Amy Madigan-д Zak Krэгер анх хэлэхдээ болохоор таны дүр нэг бол өөрийнхөө өвчнийг эдгээж
амьдралаа уртасгахын тулд ийм шулмын зан үйл хийж байгаа энгийн хүн эсвэл бүр хүний дүрд хуурж хаад хүмүүсийн дунд уусахын тулд парик энтер зүүдэг хүн биш ямар нэгэн өөр төрөл зүйлийн амьд бит та дүрээ бүтээхдээ өөрөө аль нэгийг нь дотроо сонгоорой гэж хэлсэн юм байна лээ. Тоглосон жүжигчин нь өөрөө ганцаараа л дотроо ямар өнгөрсөн түүхтэй дүр бүтээж байгаа гэдгээ мэдж байгаа ч гэсэн үзэгчдэд юусоо өмнөх түүхийнх нь ямар нэгэн ойлголт өгөөгүй болохоор Гладисийн дүр бүр л илүү нууцлаг, айдас төрүүлэм, жирс хийлгэм, сайн эсрэг талын бүр маш сайн эсрэг талын дүр болж чадсан гэж би хувьдаа харж байгаа. Ямар ч л байсан энэхүү кино бол энэхүү зохиолын шийдэл, жүжигчдийн бүрэлдэхүүн, зураг авалт гээд бүхэл зүйлээрээ надад бол нэлээд таалагдсан кино байгаа. Угаасаа асуух шаардлагагүйгээр 2025 оны хамгийн шилдэг аимшиг кинонуудын нэг миний хувьд бол за тэгээ би айгүй өндөр оноо буюу 10-аас 9 оноо өгөөд тэгээд өмнө нь нөгөө нэг хэр амир вэ дээрээ ингээд оноо өгсөн листээ гаргадаг байсан тэргээ болцсон байсан шүү дээ. Одооноос энийг гоё одоо хөгжүүл одоо тэ үргэлжлүүлэе гэж бодож байгаа. Тэгээ ямар ч үсэн энэ бол Гонжамаас дээгүүр орно. Гэхдээ Talk to Me-тэй ер нь жоохон ойрхон заяа. Гэхдээ би Talk to Me-д амар дуртай болохоор Talk to Me-г хоёрт нь үлдээгээд гуравт нь энэ Weapons-ыг байрлуулж байна. Тэгэхээр одоо хэр амир вэ гэн листэд 3-т орж байгаа юм байна. Weapons бол. За тийм байна да. Тэгээд өнөөдөр мань бичлэгийн дүрээд өндөрлж гин. Тэгээд мэдээж судалгаа янз бүрийн одоо энэ ревюгээ болцсон байсан. Тэгээ энийг эргүүлж авчирж байгаа. Тэгээд мэдээж энэ нь юу вэ гэхээр бичлэгэнд зарцуулах цаг буцаад өмнө байсан шиг хамаагүй их болж байгаа тий. Тэгэхээр мэдээж тэглээгээд бишний зайг бол хол байлгана гэсэн үг биш заяа. Бишний зай хол байгаад байгаа. Гэхдээ тэрийг одоо уг нь бол та тайлбарлах ёстой л ахaltaа. Гэхдээ of course би ч бас нэг хүн штэ тий хувийн амьдралын янз бүрийн зүйлс бага заяа. Тэгээд тэр мэрийг угаасаа таадтай бас ярихгүй штэ. Зөндөө юм болж байгаа. Тэгээд би одоо дөнгөж угаасаа тий young teenager биш young adult тий зөндөө юмнууд байгаа. I'm feeling a bit lost and shit. So many stuff happening, you know, but it's okay. За хэдүүлээ угаасаа дараачих хэмжлэхээр уулзна. Яг тун удахгүй уулзна гэж хэлдэг л дээ. Тэгтээ бас ам гарч чадахгүй байна. Тэгээд тэр хүртэл төвчээртэй сайхан хүлээж байгаарай. Дараачих хэмжлэгээр уулзлаа. Тэр баяртай. Хайртай шүү. За. Сайхан мөрөөрэй. Гой зүг зүтлэр.